1 1 1. За окей. За сайн байцгаана уу? Бүлүүлөгийн бичлэгээрээ иргэд тавтай морил. Энэ удаагийнх болохоор 296-аас 299-р chapter. Flashback. Дараагийн chapter буюу 296 цацагдах үед Рио болон Нагигийн талаар нэг бичлэг хийх болно. Хүлээцтэй байгаарай. 296 цацагдах үед Рио болон Нагигийн талаар бичлэгийг батаараа оруулнаа. Би амлаж чинь. I promise. End of flashback. You liar! 50 байцгаа. Та нар ууралж байгаа бохол та. 296 гарах үед бичлэг хийнэ гэж амлацгаад одоо болохоор 299 гарсны дараа бичлэгээ хийж гинэ гэд. Яг уу ууралж болно. Яг тэгэхээр би өөрөө хийнэ гэд хэлсэн. Гэхдээ that you 296 бол 295-ыг баг зэрэг дэлгэрүүлээд тавьсан хөлбөр шиг надад санагдсан бохгүй юу? Ямар ч дараагийн юм гэж байхгүй, өмнөх юмнуудаа бүгдээрингийн баг зэрэг задлаа тавьсан. Тэгээд дараагаас нь 297 гарсан. 297 гараад уншсан чинь бас нэг тийм онцгой юм байгаагүй. Ер нь одоо 99 хүртэл нэг онцгой юм байгаагүй. Гэтэ голд нь нэг том мэдээ байгаа. Тэрийг бичлэгнийхээ явцад хэлнэ. Бичлэгт орцгоё. Chapter 296. Chapter-ийн ихэнд Баачира ганцаархнаа бөмбөгийг тууж орж ирээд гол оруулдаг. Гэхдээ гол оруулахын өмнө Аги болон Нагиг 2 гиг тэр хоёрын дээгүүр heel flick хийж гарч ирээд ганцаархнаа цохиод гол оруулчихнаа. Ингээд тоглолтын тооны харьцаа 1-1 болж тэмцэх үед ерөнхийдөө бол багийн маструуд орж ирэхээр шийддэг. Тоглолт шинээр эхэлнэ. Угаасаа тэгээс 1-1 ялгаа байхгүй. Яг ингээд тоглолтод Аги, Наги тэгээд Рио 3 гурвалсан гурвалжин товтлогоогоор явж байгаад Аги, Нагид нэг юм хэлдэг нь хөөе Сэширо аль нэгэнд нь л анхаарлаа хандуул. Зөвхөн өөрийнх нь төлөө эсвэл багийнх нь төлөө. Хоёрын хооронд юм бодоод яваад байвал чи угаасаа тоглолтоо гаргаж чадахгүй гэх үед нь Рио хэлдэг. Бид хоёр угаасаа тэр чинь мэдж гинаа гэд. Чи зүгээр цаашаа зайл бид хоёр хоёулахны гол оруулж чадна гэх үед нь Нагигийн бодол болохоор арай сонирн байдаг. Яг Наги шиг биш гэх юм уу? Одоо бол ассист өгсөн ч хамаагүй. Амьд гарч л байвал Рио бид хоёр хамтдаа амьд гарах болно гэж хэлнэ. Нөө амьд гарах гэдэг нь болохоор Бүлүүлөкт ширэнгийн хуулиар явагдаж байгаа. Хүчтэй нь амьд үлднэ гэд хөл бөмбөгийн салбартаа хэлж байгаа. Ойлгосон нэг нь чимээгүй. Тэгээд Рио Аги, Наги гурвалсан довтлогоо явж байгаад Аги, Наги руу proof-тэй дамжуулт өгөхөд манай Наги ч угаасаа юугаар алдартай байлаа те. Trapping, first touch. First touch-ороо Риод шууд дамжуулт гаргаж өгөө тики такагаар явах гэсэн боловч хаанаас ч юм бэ отоё гараад ирнэ. Сүнслэг залуу шүү. Тэгээд за болиочтэй хөгшөн. Чи нэг унссан мэхэндээ хоёр ундаггүй гэж мэддэггүй юм уу хайшин. Одоо наадах чи нөлөөлөхгүй штэ гэд. Ганцаархнаа бөмбөгийг туугаад цаашаа яваад өгдгийн. Яг тэгтэн Рио Наги хоёр бодож байгаа юм чи. Энд чи уншчлаа штэ. Ямар амар шаачваа. Буцаараа отоё Баачиро хоёрыг зогсоо. Энэ хоёр клаймакстад гэсэн чин отоё шууд Лавиньо руу өгнө. Лавиньо Баачиро руу өгнө. Баачира буцаагаад отоё руу гаргаад өгнө. Гэхдээ хамгийн гол нь отоё принцийг хинч болгоно. Хайгуур нь бүр принцийг мэдээчгүй байхад нь гараагүй ч тийм. Тэгээ ганцаархнаа гүйж орж байхад нь Баачира яг гой дамжуултаа өгнө. Угаасаа манай Баачира дамжуулахдаа сайн л та. Тэгээд хоёр хүний дундаас принц болон нэг танихгүй гаийн голоос нь отоё гарч ирээд гол оруулахад нь бид нэр харах болно. Отоё яг одоо flow state-тэй байна гэдгийг энэ зургийг хардаа бас зөв юм багц. Тэгээд тоглолт шал өөрөөр иргэнэ. Эхний голыг оруулагдсан Man City-ийнхэн маань хоёр дараалан гол олдоод ер нь бол тоглолт нь унцсан гэсэн үг. Гэсэн чин хажуунаас нь Нагид багийнх нь юм хэлж байгаа юм л та. Ямар амар гол вэ. Тоглолт эргэжлээ штэ. Бид нэр одоо нэг гол алдах юм бол хожигдох юм бол бүх юм дуусаа гэд. Яг тэгж чийлэх үед нь Наги дотроо бас нэг сонин юм бодоод байж идэв. Тэгээ яг энэ мөчид санаа зовхгүй эсвэл сэтгэл нь хөдлөхгүй өмнөх Наги шиг биш. Зүгээр л нэг яах вэ? Риотой л хамт байвал гэсэн нэг зөнгөр гай болцсон байт юм аа. Тэрийг юунаас мэдэж болох вэ гэхлээр би ч бас өмнө ингэж тоглолтод орж исэн. Би бас энэ flow state-д орж исэн. Тэгээ угаасаа энэ дэлхийн дивжин дээр зөвхөн өөрийнх нь бүрэн хүчийг харуулж чадсан хүмүүс л өрсөлдөж чаддаг. Тэгээ би яаж өөрийнх нь бүрэн тоглолтыг гаргах вэ? Энэ шинээр хуурсан би яг хин юм бэ? Гэсэн асуултыг асуугаад байж байтал хажуунаас нь Рио гарч ирээд новшима тэ өгшөн. Энэ багийн тоглолт угаасаа хоёул нь худлаа юм байна уу? Бид хоёр одоо ингэ амар том асуудалд орчлоо шүү дээ.
хожигдож гин. Тэгээд тоглолтын хэв маяг, уур амьсгал бүгдээрээ айлын баг руу шилжчихлээ гэж хэлсэн чинь Наги бас өөр юм бодож байна. Хэн намайг дэлхийн хамгийн шилдэг нь байна гэдэгт итгэх юм бэ? Гэддэг асуултыг өөрөөсөө асуудаг. Тэгсэн чинь Рио гинт маш сони юм хэлдэг нь өмнө нь Нагигийн Риод хэлж исэн үг байдаг. Риод яг хожигдож байх үедээ энэ сайхан байна. Энэ ямар нэгэн сэтгэл хөдлөмөр юм хийцгээе. Яг тэр өгүүлбэрийг өмнө нь Риод Наги өөрөө хэлж исэн байдیں۔ Одоо энэ панел дээрээс бас харагдана л та. Яг тэр үед нь Наги гайхаад Рио руу хартал Риогоос шал өөр авраа цэцэрж идэг. Өмнө нь байсан. Эсвэл өмнөх тоглолтын дээр байсан бидний мэддэг Риогоос шал өөр. Тэгээд Риогийн хэлдэг үг нь болохоор бид нэр одоо гол оруулаад тоглолтын уур амьсгалыг эргүүлж чадах юм бол хоёулаа энэ тоглолтын гол бааtruуд нь байх болно. Тэгтэл Наги Рио руу хараад Рио чи хүчтэй болсон байна. Рио хариуд нь тоглолтын цөмөн байх нь хангалттай шалтгаан биз дээ. Чамайг энэ тоглолтод оруулах гэж тийм биз гэж асуухт нь манай Наги бас хэлдэг чи хүчтэй бас гялалцаж байна гэж хэлэхэд нь манай Рио өөдөөс нь хараад хамтдаа дэлхийн шилдэгүүд нь болохын төлөө би хинч байж чадна гэж хэлснээр chapter 296 маань дууснаа. Тэгэхээр ер нь иймхий юм гараад дууссан chapter-ыг би ярьж өгмөргүй байсан. Тэгээд дараагийнх нь би баг юу болохыг мэдчихсэн. Яг тэгэхээр Blue Lock маань нэг тоглолтын дээр ер нь ганцхан концептыг л бариад яг ингэ яваад байдсан шүү дээ. Жишээлбэл өмнөх PXG болон Bastards-ийнхны тоглолт гэвэл довтлоод хамгаалаад яг гол орох жоохт нь нэг нөхөр хаанаас ч юм бэ гарч ирээд хамгаалдаг. Яг тэрнтэй адилхан ингээл хоёр тал тоглолт шилжээл яваад байдаг болохоор нь за дараагийн тоглолтын дээр угаасаа нэг гол оруулаад дуусчих юм байна да гэж бодсон. За дараагийн chapter руу гаръя. Chapter 297. Энэ chapter маань яг саяныхаасаа үргэлжлүүлээд явдаг байгаа. Манай Наги гарч ирээд Рио руу хараад яг kick off-ийн өмнө Рио чи үнэхээр хүчтэй болсон байна. Чи өөрөө ганцаараа байхдаа ийм байдаггүй ч гэсэн над чиг нэгний төлөө, над чиг нэгэнд шинэ мөрөөдөл өгөхийн төлөө гэж бодоход нь Рио бид бол бааtruуд гэж хэл. Энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр одоо main character-уудын ээлж нэрлэе. Юмс эвгүүтэд эхлэхээр угаасаа шоуны нэмээр main character-ууд л гарч ирээд бүгдийг авардаг штэ. Яг тэрнтэй адилхан бид нар бол бааtruуд нь гэж хэлдэг. Тэгсэн чинь Наги гайхнаа. Саяхныг хүртэл чи альва зүйлс баг зэрэгэл буруугаар ирэхэд юу ч хийж чадахгүй. Надгүй бол хинч байсан. Тэ чи яаж ийм cool болчихвоо гэж асуугаад Рио хариуд нь let's go prodigy гэж хэлэхэд нь окей boss гэд манай хоёр тоглолтонд орно. Тэгээд kick off гаргаад тоглолтонд орох үед нь манай хоёр хоорондоо дамжуулаад явж байлаа. Тэгээд 1-2 гэл Наги ч өөрийнх нь чадварыг харуулаад Рио ч гэсэн өөрийнх нь чадваруудыг харуулаад тэгэл Наги дотроо бодоод вау би бүгдийг ойлголоо. Би бүгдийг чадна. Би одоо зохиж чадна гэл тэгсэн чинь анаас ч юм бэ Лавиньо гараад ирнэ. Барсагийн мастер нь гарч ирээд roar гэж орилноо бүр. Actually roar гэдэг үхгүй юу? Энэ панелыг хараар. Хөл бөмбөг дамжуулах тухай биш шүү дээ хүүхдүүдээ гэж хэлээд бөмбөгийг булаагаад авсан чинь зөрүүлээд яаж зүгээр явах вэ? Нөгөө багтан ч гэсэн мастер байгаа штэ. Принц маань гинт гарч ирээд нуруугаараа шахаад тэгээ бокс то бокс хийж агаад бөмбөгийг өөр юм болгоод ирээдүйн төлөө гэж хэлнэ. Лавиньо ч үүдсэн хэлнэ штэ. Гайхуулж явах шүү гэл. Тэгсэн чинь энэ арай дуусчаагүй байх шүү. Ситигийнхан гэд принц маань орилноо. Яг тэгээд принц өөрийнх нь скилийг харуулад Лавиньог аргалаад урагшаа гардсан чинь манай Наги таг гацчихдээ. Гайхаад бүр ингэ юу хийхээ мэдэхгүй, ойлгохгүй, яах гээд байгаагаа ч мэдэхгүй. Тэмцээн дээр хүн бүрдэхгүй болохоор нэг хүн дутаадахаар нэг чаддгүй хүнийг оруулсан юм шиг л яг энэ хөл бөмбөгийн талбай дээр тэгж харагдана. Тэгээд энэ үед нь принц маш хүчтэй үг хэлдэг нь надаа өөрийнх нь эгог дагдаггүй тоглогч хэрэггүй гэж хэлээд дамжуултыг Наги руу биш урагшаа шал өөр хүн рүү гаргаж өгдөг нь Рио байгаамаа. Тэгээд принц орилноо. Би чамайг оноо авахыг кармаар байна, Рио. Би чиний ирээдүг кармаар байна гэсэн чинь Рио өмнө нь Отоягийн хэрэгэлсэн скилийг өөр дээр нь ашиглаад гарч ирээд flow state-д орсноор угаасаа гол орох нь тодорхой болно. Ийхүү тоглолтын тооны харьцаа 2-2 болох үед Наги ч бас бодож байгаа юм. Рио чи одоо надгүйгээр ганцаарх нь цаашилж өсөн дэвжиж чадахгүй болсон байна. Уучлаарай Рио. Харин одоо миний ээлж. Би ч бас чамгүйгээр тоглолтод дуусч өөрийгөө харуулж чадна гэж хэлээд 297 дугаар chapter маань дууснаа. Энэ панелыг сайн хараарай за. Chapter 298. Энэ chapter маань өмнөх chapter-уудаас арай өөрөөр эхэлнэ. Манай Наги маань өмнөх хүүдээ бодоход арай нэг хүн шиг болоод гараад ирнэ. Рио чи над руу дамжуулах шаардлагагүй. Би ч чам руу дамжуулахгүй. Би чамгүйгээр хожиж чадна. Гэж хэлэхдээ Рио гайхаад "Үе Наги тийм юу ч байж болд юм бэ? Ти мангартаа л та чи ойлгохгүй байгаа мó? Бид нэр одоо гол оруулахгүй бол хожигдоод бүх юм дууслаа штэ" гэсэн. Наги өдөөс нь энэ одоо бидний тухай байха болсон. Би энэ тоглолтыг өөрөө авч гарна. Чи саяны голоор өөрийнхөө амьд гарах гэдгээ баталгаажуулчихсан.
Гэхдээ Рио гэд юм хэлэх гэтэл тэр багийн тоглолт эднэр чи одоо ажиллахгүй. Чи надтай хамт баймаар байвал баярлж байна. Гэхдээ одооноос би ойлгосон. Хоёулынгийнхан одоо тоглож байгаа хөл бөмбөг биднийг дэлхийн шилдэгүүд болгохгүй. Чи одоо ганцаараа тулдаж чадах юм шиг харагдаж байна. Би ч бас адилхан байх хэрэгтэй. Рио, яг одоо миний айж байгаа зүйл бол чи энэ ч байхгүй. Гэхдээ Рио хойноос нь Рио гинэ. Наги байж л да би одоо хүртэл гэсэн чин манай Рио гэдэг юм. Нагийн тухай шүү зөө. Наги явцгаая. Гэт Риог сонсохгүйгээр яваад өгнө. Тэгээд манай Наги өөртөөгөө ярилцсан. Өөрчил. Энэ айдас хүчийг өөрчил. Энэ айдас хүчээр өөрийгөө сайжруул. Тэгээд тэмц. Гэж хэлэхэд нь Аги гарч ирээд Сэйширо одоо л нэг хүн шиг шаажих шивдэ чи. Одоо явцгаа довтлъя гээл. Тэгээд энэ тоглолтын дээр бүр үнэхээр хинт ч харагдаагүй нэг хүн харагддаг нь Чигри гарч ирнэ. За окей, одоо дайрцгаая гээл. Тэгээд тоглолтын тооны харьцаа 2-2 болцсон. Буцаа тоглолт эхнээсээ эхэлж гин. Бити удаашраарай гэж хэлээд урагшаа дамжуултыг Нагиро гаргаж өгнө. Тэгээд Наги дотроо бодно. Рио алга болно. Би Риото тагч хөл бөмбөг тоглож чадахгүй. Би ийм ирээдүг ирнэ гэж хизээж бодож байсангүй. Би үнийг хүсэхгүй байна Рио. Би одоо хүртэл чамтай тогломоор байна. Би одоо хүчтэй болохоор надтай ойрхон байж байна. Би одоо өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх ба. Би дэлхийн шилдэг нь болно гэж мөрөөдөх чадах хэн нэгэн болно. Гэж хэлээд ганцаархнаа бүтэн багийг аргалаад яг 5 шугам дотор Воли цохилт өөрийн нэрийн хуцаа хийх гэж байхад нь нөгөө л нэг отоё гинт үсэрч гарч ирээд үүнийг хийлэхгүй шүү. Бид нэр чиний энэ техник чинь өдөөс бэлдсэн нэг контур юм байгаа. Гэж хэлэхэд нь Наги маань гинт нөгөө флоу стейтэнд орсон байсан юм шиг царай нарилаад шууд нөгөө нэг буцаагаад Пүси Наги руугаа шилжчихнэ. Юу? Яаж? Намайг уншчлаа гэж юу? Би зөх хэрэгтэй юу? Үгүй. Энд 3 хүн байна. Тэр ирж байна. Алив бодооч гэд. Яг тэгж хэлэхэд нь Рио хажуунаас нь гарч ирээд Наги ойрлноо. Тэгээд Наги маань ганцаараа би ганцаараа ахнаа гэж бодож байсан боловч өөрөө ганцаархнаа шийдвэр гаргаж чадлагүйгээр Рио руу дамжуулт өгөх үедээ хамтдаа гэж боддог. Энэ нь л Нагигийн буруу байсан байх. Яагаад тэгэхээр энэ дамжуулт нь голоосоо таслагдана. Мэдээж Барсагийн гол тоглогч болох Бачира гарч ирээд бөмбөгийг таслаад чи ганцаархнаа өгч чадахгүй бол чи жинхэнэ эгоист биш гэж хэлээд сөрөг товтлоонд орж байх үед нь бидэнд үлдсэн хүмүүсийн чигсаалтууд гарч ирнэ. Шилдэг 23-т багтсан хүмүүс. Нэг нэгээрээ нэрнүүд нь урсаж гарсаар л Бачира дрибл хийгээд Ситигийнхнийг ганцаархнаа бодоо болгосоор. Тэгээд багийнх нэг хүн рүү дамжуулаад өөрөө бөмбөгөө аваад яг 22 дахь хүн юм бэ гэдг нь мэдэгдэхэд Бачира гол оруулна. Тэгээд 23 дахь хүнийг хартал энэ нь Наги биш, Нанасе гэд нэр байж идэг. Би яг үндэ Нанасе гэж таних ч юм байна. Тэгээд Наги маань яг 24-оор яг улаан шугамны доогоор 10 дугаар ангид орж чадахгүйгээр 9-өөсөө хөөгдөж байгаа маа. Яг энэ дэлгэцэн дээр Исаги маань Нагиг хасагдсныг хараад chapter 298 манд өндөрлөн. Chapter 299-тэй Барчагийн хожлын баяраа тэмдэглээд бөөнөрөө өсөрч хайраагаад энэ тоглолтын 2 гол баатар болох Оттоё болон Бачираг дээш нь тэрврээд өргөж байгаагаар энэ зураг гарнаа. Тэгээд яг тэр панелийн доод буланд Рио болон Наги маш сонин царай гаргацсан угаасаа өвхөн царай гаргах нь тодорхой. Тэгээд яг 23 болон 24 дахь нэрийг дахин харуулна. Улаан шугамны дээгүүр Нанасе гэх нэр байгаа. Яг доор нь Наги гэх нэр байгаа. Нанасе гэдэг чинь энэ гай юм биш. Энэ PXG-ийн толгоонд бандтай нэг гай байдаг шүү дээ. Тэр гараад би хийчлээ. Би чадлаа гэл. Тэгээд Райчи бас 21-ээр гарсан байгаа. Хиора бас 22-оор, Зонтэцу 19-оор дээгүүр гарсан байна миний хувьд бол. Тэгээд эргээгээд хийж чадаагүй, тоглолтоо гаргаж чадаагүй, бүрэн үнэлэгдэж чадаагүй хүмүүсийг харуулна. 25-д Токимицу. Би хэлсэн ш Токимицу. Чи ийм ашиггүй байх юм бол явж CU-д ажилд ор. Чам шиг ажилгүй гараад тэнцээ байдیں۔ За тэгээд хамгийн харамсалтай нь манай Игarashi. Bastards-ийн Ринийг зогсоосон ганц зэвсэг. Яг хуу скиллийн индивидуал скиллүүдийн хувьд Игarashi тимч мундаг биш ч гэсэн ядаж 27 молоогоор ядаж Токимицугийн доор мор тавих байсан юм. Арай л 36-гаар биш байсан юм да. Яг. Тэгээд Иго гарч ирээд нөгөө балер өгнүүд хэлнэ. За, сонгогдож чадаагүй пистонуудаа толь цаашаа харьцгаа. Тэгээд Loser's Gate гээд exit гэсэн хаалга бай. Тэрийг онгоолгоод яг тэр үед нь манай Исаги. Хөөе, Бэжи, Эго-сан, яагаад Наги сонгогдоогүй вэ? Яагаад? Гэхдээ нь манай Иго ах маань бүгдийг мэддэг болохоор ийхүү өгүүлнэ. Хэрвээ чи өөрийнхөө гэдгийг баталж чадахгүй бол чи сонгогдохгүй. Ингээд л болоо гэж байгаа байхгүй юу? Яг тэгээд Исаги өөдөөс нь complain хийх гээд байжсэн чинь дахиад нэг хүн гарч ирээд Наги Glade хийдэг. Хам нь гарч ирээд хамыгаа өмөрч байгаа маа. Тэгээд ихлий. Энэ ямар ч авцалтаагүй байна. Би итгэхгүй байна. Энэ чи ямар ч мэдэхгүй байна. No make sense гэлсэн чинь Исаги бас Рио гэд гайхна. Риогийн хэлж байгаагаар болохоор Нагиг өмнөх тоглолтууд дээр дэлхийд даяараа л мэдсэн штэ. Тэний чадварыг бид нэр бүгд мэдж байгаа. Ямар авьяастай ийм miracle гөлгийг та нар
яаж хас чадж байна? Эн чин Наги Сейширо штэ. Тэгээд Наги маань чив чимээгүй сууж байна. Тэгсэн чин Рио тэр яа харахгүй Genius. Битгий түүний авьяасыг ингэж дими өөр. Тэрийг битгий алга болгооч ингэж түүнийг хасмааргүй байна гэж комплейн хийж гарна. Тэгсэн чин Эго сан маань бас нөгөө хатуу үгнүүдээс уншин шүү те уусаа. Ой, энэ сургууль биш. Эсвэл та нарын хорогдох байрч биш. Би та нарт анханаас нь л хэлсэн мэт. Энэ бол дэлхийн хамгийн шилдгийг бүтээх лаборатори гэж хэлэхдээ манаар юу гэд гайхнаа. Тэгээд амар их диалог явна. Анх удаа talented learner, genius тэр хоёрын ялгаа, тэр хоёрын авцалтаа. Тэрнээс илүү япино жицүү явагдана. Би энийг хураангуулад яриад өгч. Тэгэхээр ер нь бол эго саныг хэлэх гээд байгаа юм нь бол Нагигийн авьяас гэж хэлээд байгаа, talent, genius гэж хэлээд байгаа юм нь хатаад хорчигоод алга болчихсон. Авьяас гэдэг чинь өөртөө итгэх биш ээ. Өөрөөрөө бардамнах биш. Авьяас гэдэг бол өөртөө итгээд тэгээд тэрийгэ батлан харуул. Энэ л жинхэнэ авьяас. Зарим үед чи үр дагаварчин чиний авьяасаа хит давсан байж болно. Харин тэр үед нь чиний авьяас гэж байгаа юмда сэтгэл хангалуун байх нь л чиний над авьяас гэдэг юм чинь өрөнд таран хийх гол юм. Надаа ингэж жижигхэн юмнаас сэтгэл ханамж авдаг хүмүүс хэрэггүй. Чи зүгээр л Исагийг ялахын төлөө тоглож исэн. Наги Исагийг ялах үедээ өөрийнх нь мөрөөдөлтөд хүрсэн. Тийм болохоор надад чи хэрэггүй. Надад ийм жижигхэн зүйл дээр сэтгэл хангалуун болчдөг. Сэтгэл нь ингээд л амарчдаг хүн хэрэггүй. Надад хэрэгтэй хүн бол дэлхийн номер 1 болтлоо сэтгэл нь ханахгүй. Тийм л хүн хэрэгтэй. Гэж хэлээд Рио уйлаад эхэлтэл манай Наги Рио гээд энэ 209 дугаар chapter маань дуусчихж байгаа юм аа. Ер нь бол ингээд дуусчлаа. Энэ дээр гарсан хамгийн том мэдээ нь Манчестер Ситийн хожигдсондоо биш, Баачира Нагигаас илүү гэдэгтэй биш. Хамгийн гол нь Наги хасагдсан гэдэгтэй байна. Энэ чаптруудад ганцхан том юм болсон нь Наги шилдэг 23-т орч чадаагүй. Надад бол энэ тийм амар плот твист чиг санагдахгүй байгаа. Нөгөөсөө л иймэрхүү юмнууд байдаг шүү дээ. Бараг бүх л шовны аним дээр байгаа. Шовнийн ч гэлтгүй. Бараг бүх аним дээр байгаа. Ийм нэг амар хүмүүсийн дуртай эсвэл баг зэрэг хүчтэй ч юм уу олны танил болж байгаа дүрүүдээс нэг нь заавал хасагддаг. Тийм. Энэ бол ер нь байх ёстой юм. Би энэ дээр бол гайхаагүй. Тэгээд Reddit дээр тэгээ миний байдаг хитэн community байгаа штэ. Яг тэднэр дээр болохоор бүгдээрэн дээр нь л хүмүүс Наги буцаад хүрээд ирнэ л гэсэн байлаа. Би бол үгүй байгаасаа гэж хүсэж байна. Тэгэж гимэн энэ Рио гэдэг дүр илүү сайжирна. Би бол Риод дуртай, Наги дуртай. Гэхдээ яг одоогийн байдлаар Наги угаасаа тэр нэг Исагитай хийсэн тоглолтоос хойш хинт ч хэрэггүй Пүси Наги болцсон байсан. Тэ. Надад бол ийм дүр бүлөлөг зөхгүй юм шиг санагдчихж байгаа. Пүси царайлал яваад идэг. Тэгэл тийм. Гэхдээ яг нэг магадлалтай теори байгаа нь энэ Lucer's Gate гэж байгаа штэ. Өмнө нь ийшээ нэг хүн орчоод гарч ирсэн байдгийм. Тэр бол Kunigami. Тэ. Wild card гэдэг тэ. Ер нь бол миний бодлоор дахиж тийм болохгүй байх, болоод ч хэрэггүй байх. Тэ. Өөр бодож сансан юм алах дөө. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж гин. Лайк болон саб дараарай. Комент хэсэгт сэтгэгдлээ үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай. I'm out!